Непалд юу болоод байгаа юм бэ? Непал тарин юу болоод байгаа юм? Тэрийг сонирхъя л доо. Непалд юу болоод байгаа юм? Миний ойцсноор бол тэгээд хамаг сошиал медиаг нь хаагаад тэгэл Жензи босч ирээл цөм шатчаам шүү. Непалд залуус ганц өдрийн дотор төр эргүүл. Of the people, by the people, for the people. Явж бодож байна. Шинэ үеийн залуучууд буюу 1990-ээс 2000 оны залуучууд Непалийн нийгэмд Непал улс даяар эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг хийж 2015 оноос эхлэн тус улсыг удирдсан ерөнхий сайд буюу Непалийн коммунист намын дарга Шарма Олыг автан тушаалаас нь огцруулах хүртэл бол амжилттай жагсаалыг бол хийж чадаад байна. Тэгвэл яагаад Хоёрд нь ерөнхий сайд чинь 6 жил байлоо. шинэ үеийн залуучуудын уур бухимдал ингэж энэ хэмжээнд энэ дээд зэгтээ хүрэхэд тулав. Үүнд юу нөлөөлөв? 2025 оны 9-р сарын 4-ний өдөр Непалийн засгийн газраас нийгмийн сүлжээнүүдийг шууд хаах шийдвэр гаргав. Учир нь нийгмийн сүлжээгээр хуурамч мэдээлэл, худалдаж суурхал Дуу байхгүй л ах шүү байна. Thank you for link. Алерт засал хийж байна. Нэрээ өчгүй донешны өснө баярлаа. Мэдгүй манай кома хурваталсан жоохон асуудалтай байх шүү. Гэхдээ ямар ч алерт ирж байрч. Thank you man. амархан тарж байна. Хуурамч аккаунтуудаар зохиомжтой компанид ажлууд өрнүүлж байна. Цаашлаад үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах нэрийн дор TikTok, Instagram, Facebook, YouTube зэрэг нийт Би доор нь юу уншаад байна? Чалах сайжруулах бэлтгэлийн реклам баг шиг байна те. Fuck би одоо дээдлийнх юмтай холбоотой юм бах та уншаашаа. 26 платформуудыг хаах шийдвэр гаргасан байна. Гэтэл За бэжаарэ. Энэ яг л Монгол сонсогдох юм. What the fuck? Яг л Монгол сонсож чинь төхөө. Хуурамч аюунууд нээгээд байна, троллууд байгаад байна. Тэгэл сошиал медиаг наачи. хуурамч аккаунтуудаар зохиомжтой компанид ажлууд өрнүүлж байна. Цаашлаад үндэсний аюулгүй байдал. Энэ нэг манай тийм мэддээр бол тоглоомтой ингээд үүсүүлээд бодох юм бол юу байгаад байгаа юм нэг тийм. Тэ ингээд бидний CS тоглож байгаад нэг хактай watch гэнүүд чи хактай байгаад ингээд солиороод дээ штэ. Nice wall hack, nice prefire гэж шагаад өөр wallтай болохоор хүн болныг тийм гэж боддоо. Бүр яг л адилхан шүү те. Өөрсдөө тролл ажилладаг болохоор та нар тролл ажилладаг байна. Тэ компани ажил явуулаад байна гэж шагаад өөрсдөө яг явуулдаг шүү. Нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах нэрийн дор TikTok, Instagram, Facebook, YouTube зэрэг нийт 26 платформуудыг хаах шийдвэр гаргасан байна. Гэтэл ард иргэд тэр дундаа залуус нийгмийн сүлжээний платформуудыг хаасан нь өөр зорилготой байсан хэмээн үзсэн юм. Учир нь Непалд эдгээр 26 платформуудыг хаахын яг өмнөхөн Непал даяар нийгмийн сүлжээгээр Nepo Kids хэмээх эсэргүүцлийн хөдөлгөөн онлайн орчинд өрнөж байв. Энэ нь ямар учиртай хөдөлгөөн байсан бэ гэвэл Непалийн өндөр дэд албан тушаалтнуудын хүүхдүүд өөрсдийн тансаг хэрэглээ, үнэтэй үл хөдөлгөөд Гэхдээ та нар ингээд амар баян усын хурлын гишүүдээ усаас мөнгө иддэг одоо гишүүний хүүхэд байлаа. Чи Rolex авч зүүх үү? Мэн ингээл зүүчгэл юм санагдах юм. Надаа ингээл аав ээж зүгээр л мөнгө өгчдөг бол би тэр мөнгийг яах юм? Зүүхгүй айгаа шаах юм уу? Нэг уул нь бол чамаас хамааралгүй шүү дээ. Манай аав бол уус төрч манай аав уус төрч байж ийснаа тэгэл гэнт ингээл надаа мөнгө орж ирдэг тэгснэ ста ингээл ааваас болоод би ингээл хэрэглэх юмнуудаа хязгаарлуулад байх нь тэнийг юм шүү. Өөрсдийн дээд зэрэглэлийн амьдралын хэв маягийг Стээс юу гэдэг байна? Мэн дээдлэг талаад байгаа. Хоёрыг зүүнэ. Сүлжээгээр цацсан гайхуулж. Би өсөв бол дуртай стример руугаа мөнгө явуулж байгаа. Харин үүнд нь уралсан олон мянган залуус өөрсдийн бухимдлыг шудраг бус байдлыг эсэргүүцсэн Nepo Kids-ийн хөдөлгөөнийг өрнүүлээд байж, иргэд өдрийн хоолныхын төлөө арай ядан амьдарч байхад эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд дэлхийд даяар мөнгөө өрн тансаглаж байгаа нь Непалийн нийгэм хичнээн бохирдсан, улс төрчид хэрийг авилгалт автсан зэргийн хамгийн том баталгаа болсон юм. Гэвч 9-р сарын 4-ний өдөр залуусын эсэргүүцлээ өрнүүлж байсан талбар болох сошиал платформуудыг хааснаар засгийн газар дарин дээр тос нэмсэн алхам хийсэн юм. Ингээд иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч тус улсад сүүлийн хэдэн 10 жил тохиогоогүй. Ямар сошиал медиагуу бас ингэж хүн цуглуулна гэдэг бас амар хэцүүлэх. Ялч ингээл хүн болгоны тархин дотор ингээл уур уцаар ингээл хоригдлаад байсан болохоор ялч
Тэ хинч наваа дуудаагүй баг гараа явж байгаа л том хэмжээний эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөж ихсэв. Иргэдийн зүгээс улс төрчдийн хүүхдүүдийн баян тансаг амьдралын хэв маягийг эсэргүүцсэн эсэргүүцлийг дарах зорилгоор сошиал платформуудыг хаасан бөгөөд иргэдийн дуу хоолой илэрхийлэх эрхийг засгийн газар бүдүүлэхээр зөрчиж байна хэмээн үздсэн юм. Яг одоо та бүхэн Непалийн сошиал платформудаар тарсан зургуудыг харж байна. Нэг л танил харагдахгүй байна уу? Ингээд сошиал орчинд өрнөж байсан бүх юмд Непалийн гудамж талбайдуудаар даваа гарагаас эхэлж буюу 9-р сарын 8-ны өдрөөс эхлэн тархаж эхлэв. Энэ жагсаал нь Непал даяар эмх замбраагүй байдалд игдээж, ерөнхий сайдыг огцруулж олон хүний 26 сая хүн ингээд сайдын хүртэл гудамжаар иргэддээ зодуулсан хагас нүцэглэх байдлаар юу ч юу хурч сангийн сайдын хүртэл гудамжаар иргэддээ зодуулсан хагас нүцэглэх байдлаар доромжлогдоход хүрсэн бөгөөд жагсаал тэмцэл одоо ч үргэлжилсээр байна. Сангийн сайдынхаа хувцсыг тайлбарж байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаарыг маань эрчүүдийн эрүүл амин хэр бэлгийн даав гисгс маань хэдий 2 сарын 8-ны өдөр Катманду хотод Z Generation-ийнхний анхны томоохон жагсаал эхлэв. Тус жагсаалыг голцсон 18-аас 30 насны залуус бүрдүүлсэн байна. Мөн тэдгээр залуус нь гол дуу ихтэй харин баг яриа сошиал медиаггүй болчихвол манайд яг ингээд жагсан юм шүү те. Тэгээ уцаа оролдоол те. Хамаг ингээд өөрийнхөө энерги юм хийхийг хүссэн хүслээ зөвхөн Facebook пост хийгээл ханчдаг байсан тэр нь хоригдчихж байгаа. Сургуулийн оюутнууд мөн нийгмийн сүлжээнд маш идэвхтэй байдаг үеийнхнээс бүрдэж байв. Тэдгээр жагсагчид анхандаа үндсэн 3 том шаардлагыг тавьж байсан бөгөөд нэгдүгээрт нийгмийн сүлжээний хаалтыг цуцлах, хоёрдугаарт авилгалын эсрэг хатуу арга хэмжээ авах, гуравдугаарт улс төрчид болон тэдний гэр бүлийн гишүүдээс хариуцлага нэххийг шаардсан юм. Энэхүү жагсаал анх 50 замаар эхэлсэн боловч жагсагчдын зарим нь барилгууд руу чулуу шидэж, зарим нь төр засгийн байгууламжууд руу дайрч эхэлсэн тул Непалийн засгийн газраас цагдаа болон цэргийн хүчийг нэмэгдүүлж эхэлсэн юм. Хүчний байгууллагынхан жагсаалыг дарахын тулд нулимс асгаруулагч хий, усны буу, резенийн сум зарим тохиолдолд галт зэвсэг хүртэл ашигласан байна. Ингээд эхний өдрийн байдлаар гэхэд нийт 19 хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархтсан бөгөөд энэхүү жагсаал нь ширүүн бөгөөд өргөн хэмжээний мөргөлдөөн болон хувирсан жагсагчдын зүгээс шаардлагуудаа өөрчилж, шууд засгийн газрын эсрэг хөдөлгөөн болж хувирчээ. Улмаар жагсаалын эхний өдрийн оройдоо гэхэд засгийн газрын зүгээс нөхцөл байдал эвгүцсэнийг яг л 7 сарын 1 шиж ойлгож сэтгээс орлогоо нотлоо. Мэн орлогоо нотлох ямар шаардлагагүй шүү дээ. Мэн угаасаа стрим хийгээл стримерээр мөнгө олоод явж байгаа шүү дээ. Мэн та нарын юу гэдэг татварын мөнгөөр байна салинжаагүй шүү дээ. Маш богино хугацаанд Непал даяар нийгмийн сүлжээний хоригуудыг цуцлаж, Facebook, Instagram, YouTube зэрэг платформуд өмнөх шигээр хэвэн ажиллаж эхлэв. Засгийн газрын зүгээс уг алхам нь жагсагчдыг намжаан хэмээн тооцоолсон боловч харин ч эсэргээрээ тэдний бухимдлыг улам бүр хүчтэй нэмэгдүүлж, сошиал платформудаар дамжуулан иргэд илүү олон хүмүүсийг буюу бүх нийтийг эсэргүүцлийн жагсаалд маш хүчтэй уриалж эхэлжээ. Тухайн өдрийн оройноос эхлээд дэлхийн томоохон хэвлэлүүд болох Reuters, Associated Press болон Al Jazeera гэх мэт байгууллагууд Непалд болж буй үйл явдлыг Катманду хотоос шууд дамжуулж эхэлснээр дэлхийд даяар Непалд болж буй үйл явц тун тодорхой болж эхлэв. Олон улсын хэвлэлүүдээр тус жагсаалыг улс төрийн энэхтэй нэрнгээсээ 7 сарын 1-нд нөгөө Ардын намын байр. Ардын намын байрыг шатаад ишиж тарж байна. Яг л 7 сарын 1-ний бичлэг үзэж шааж байна. Непал улс нэлээ ядуу улс эдийн засгийн ердөө 44 тэрбум дотоодын нийт бүтээгдэхүүн ердөө $1000 манайх 25 тэрбум дотоодын нийт бүтээгдэхүүн $8000 орчим байдаг. Одоо нөгөө хүндээ хуваангууд манайх яг үндэ 8 дахин баян гэж юу. Гэтэ 26 сая тэр арт түмэнтэй тэгснэ жижигхэн улс юм байна те. Гол нь тэнгуү жижигхэн улс нь чинь газрын баялагын энэ бага. Гэтэ бид нар одоо газрын баялаг ихтэй цөөхүүлэн байж яагаад ядуу байгаад байгаа юм. Ямар амар хүнд эхэлж байна ой. Хөгжилтэй бичлэгээр эхлэхгүй байсан юм уу? Ой чат. Тэ нэг юм тэ сонирхолтой юм тэ entertainment юм үзэж эхлэхгүй гэд ус төржиж эхлэе шалаа. эфитүүдийн эсрэг Непалч юу болоод байгаа бэ гэлтэл мань нөгөө хов тагж яваал хэвээр амар шалаа. Залуусын бухимдлын илэрхийлэл хэмээн үзэж байна. Ийхүү тухайн шөндөө нөхцөл байдал намжих бус харин ч хурцтаж жагсагчид сошиал сүлжээнд илүү олуулаа болж эхэлсэн тул 9-р сарын 9-ний өдөр буюу зөв юм уу чинь яг хөөхтэй бид нар ингээ хальт мэддэг болчих зүгээр л дээ. Яг өнөөдөр л сошиал медиа дээр ингээл яриад байгаа юм да. Одоо манийхан дагдаг сонирхдаг үгтэй нэг инфлюенс авдаг хүмүүс чинь одоо тэгээ манай амраа ахыг үзэн, ханаа ахыг үзэн тэгээ
ингээ улс төр жоохон ярьдаг хүмүүс ингээ үзчихгүй ингээ миний өмнөөс ярьчин тэнгуут ингээл YouTube дээр ингээл ялчгүй их гарч ирж байгаа юм Дөнгөж өчигдөр жагсаал эхэлсний маргааш нь гэхэд тус улсын төрийг 10 жил удирдсан Непалийн коммунист намын дарга Шарма Оли болон түүний танхимын хэд хэдэн сайд нар аль биесээр огцорхон зарласан байна. Гэвч ерөнхий сайд кабинетийн гишүүдтэйгэн огцорсноор нөхцөл байдал огтоосон өөрчлөгдсөнгүй. Иргэд өөрсдийн бухимдлыг үргэлжлүүлэн гаргасаар байсан бөгөөд жагсагчид шаардлагаа биелүүлсэн боловч тэдний дотор олон жилийн турш тээгдэж явсан уур бухимдал хорсол зэв одоо утгаа алдсан байгаа юм байна шүү дээ. Зорилгодоо хүрсэн мөртлөө үргэлжлүүлээд ингээд сайг явчихж байгаа байхгүй. Тэ. Нэг найзуудаараа заал авахгүй ч явснаа тэгээд заал авсны гадараа ингээд хийцгүүрээд тэг байгаад байдаг шиг яг тэр шиг шийдэл. тийм ч амар тавигдсангүй. Ингээд ууралсан иргэд парламентын байранд дайран орж түүнийг галдан шатааж ерөнхийлөгчийн ордон болон ерөнхий сайдын хувийн гэрээг төмөрдөн сүтгэж дээд шүүхийн байр ба төрийн байгууллагуудын барилгуудыг бүгдийг нь эвдэн сүтгэж Непал даяар эмх замбраагүй байдал анархизм газар авч ихлэв. Дайсандаа бол энэ бүхэн жагсаал бус харин төрийн институцийн эсрэг хүчтэй дайралт болон хувирч ихэлсэн байна. Жагсагчдын зүгээс улс төрчид болон нийгмийн баячуудын амьдардаг хорооллуудад мөн дайралт хийж улс төрчдийн гэр орнуудыг эвдэн сүтгэж шатааж гэлсэн бөгөөд энэхүү өмнө самууны явцад Непалийн өмнөх ерөнхий сайд Чхала Канафийн эхнэр өөрийнх нь гэрт босгочдын гарт амьдараа шатаж өгсөн ноцтой үйл явдал гарсан байна. Ихэнх гэрт босгочдод Непалийн өмнөх ерөнхий сайд Чхала Канафийн эхнэр өөрийнх нь гэрт босгочдын гарт амьдараа шатаж өгсөн ноцтой үйл явдал гарсан байна. Мөн өмнө самууны үеэр Непалийн сангийн сайд Вишну Прасад Павдл болон дэд сайд нар жагсагчдад баригдаж, сангийн сайд иргэдэд зодуулан зүгээр цахилгаан хөрөөгөө ачцсан явж байна. Удамжаар зүхтэж, улмаар иргэдээс зүхтан голын усанд орсон ч дахин баригдаж, бүх хувцас нь урагдаж, хагас нүцгэн байдалтайгаар иргэдэд дөрвөн мөчнөөсөө санжлуулан явж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна. Иймээс Непалийн улс төрчид өнөөдөр иргэдээсээ айж, иргэддээ алуулчихгүй тулд айлч чадхаараа гадагшаа зүхтахаараа зүтгэж байна гэх мэдээлэл цацагдж байна. Мөн өчигдрөөс эхлээд Непалийн олон улсын нисэх буудлыг сэргийнхэн хяналтандаа авч бүх нисэлгүүдийг төр хугацаанд зогсоогоод байна. Жагсаал өчигдрөөс эхлэн бусад хотуудад мөн дэгдэж эхэлсэн тул сэргийнхэн улс орон даяар эмх цэгц тогтоохоор ажиллаж эхлээд байна. Засгийн газрын зүгээс хөл хорио тогтоож олон нийтийн цугларалт хөдөлгөөнүүдийг хязгаарлах шийдвэр гаргасан ч иргэд түүнийг нь сахилгүй. Энээс одоо юм хожих юм болов. Одоо ингээ ард түмэн босчлоо. Засгийн газраа нураачлаа. Тэсний ерхий сайдын тэгээ хамаг юу гэдэг ингээд өөрсдийнхөө түүх соёлын юу гэдэг хамаг мөнгөөрөө барьсан барилгануудаа шатаагаад хүн амтан алаад яг юу хожих юм бол. Яг хөө тэгэл айчмаар буцаж сэргэхэд ингээд нэг юм айцтай тэгээ улс их орныхоо төлөө гэсэн хүмүүс дараагийн үеийн хожих л байх л та. Энэ бүр амар л сонсогдчих. Жагсаал тэмцэл мөргөлтөн үргэлжилсэн хэвээр байна. Мөн өчигдөрөө зүгээр ихтрийн намдаараа шатааж that sounds crazy man. Засгийн газрын зүгээс өөмөнд орж амиа автсан гэмтэж бэрцсэн иргэдийн хохирлын бүх нөхөн төлбөрийг улсаас гаргаж шархтсан иргэдийг үн төлбөргүй эмчлэх 15 хоногийн дотор мөрдөн шалгах хороо байгуулах шийдвэр гаргав. Эдгээр шийдвэрүүд болон засгийн газар одоо юу гэдэг хин эдийг өдөртөж хин эдийг ингээ зохицуулах юм мэдэхгүй одоо амар сонирн байгаас тээ тэгээд за феста ямар амар юм болчих одоо гिचийн авилга авахаа болигээ бодсон ч гэсэн уусаа ингээд тэг энэ зогсохгүй юм шиг амар л харагдаж шүү дээ. Яаж энэ одоо ийм өмнө самуу одоо буцаа зүгээр болт юм бол. Уцарч жагсагчид ялалтанд хүрсэн зэрэг явдлууд нь иргэдийн бухимдлыг зарим талаараа намжаасан боловч иргэдийг бүхэлд нь тайвшруулж мөн чадаагүй хэвээр байна. Энэ ч утгаараа Катманду хотод харьцангуй нөхцөл байдал тогтворчж иргэд хөл хорионы дэглэмийг мөрдөж эхлээд байгаа бөгөөд харин одоо яг ингээ хүмүүс ингээ жагсчихлаа шүү дээ. Тэгэл одоо ингээ гэрээсээ гарахаас ингээ айгаад байж байгаа зан хэдэн сая хүмүүс байгаа шүү дээ. Holy shit за гарч лахгүй шүү миний хүүгээл тэ 7 сарын 1-ний үед ингээл манай ээж ингээл гэр уусруу залгаа чи гараагүй үстэй гэж над руу ээж ярьж лээсэн тэ. Тэр хүмүүс одоо яг яах хэвээр юм бол хинд итгэхгүй яах уу? Хаанаас хүнсээ авах уу? Яаж амьдрах уу? Амар
хэцүү байдалтай шааж байгаа штэ. Захын зарим дүүргүүдэд эмх замраагүй байдал үргэлж ирж жагсаалыг дахимжуулсан гэмт хэрэг анархизм газар авсан хിവэр байна. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ манай сувгаас гаргасан за энэхүү XX түүх хүн төрөлхтний фото түүх гэд ном бас худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна. За хэрвээ та ховорон чамин ном цуглуулдаг бол аль эсвэл түүх сонирхдаг бол замун манай сувгийг тогтмол үзэж өөрийнх нь дэмжлэгийг илэрхийлэхийг За чи ийм за Монгол тохиолдог юм. Мэн бол гарахаасаа бол айна уу? Тэг. Мэн бол ингээ гараад явна гэж одоо мэдхгүй. Зүгээр тэгээд ямар ч цэрэг цайдагийн хяналтгүй болсон те оо сэтээс пста очиж шаачи гэл ирээл намайг шаагаавч юм шиг. Надад бол тийм айц төрж байна. Хүсэж байгаа бол энэхүү номноос судалгаа авалт их боломж нээгддэг юм шүү. За номыг хэрхэн захиалах талаар доор сэтгэл хэсэгт дэлгэрэнгүй мэдээллийг үлдээе. Тэгэхээр Непал улсын хувьд 1768 оноос 2008 оны Хөдөө гарлаа гэд гол нь хүнс одоо асуудалтай өстэй. хүртэл 240 жилийн турш хаант засагтай Тэгээ зам бам хаагдцсан яаж хөдөө гарах юм? байж ирсэн улс юм. Гэтэл 1996 оноос эхлэн тус улсад коммунистууд буюу тухайн үеийн Хамтл шаадаг штэ гүүгөө тийм биш байхгүй гоёс. Сонин штэ. Одоо зүгээр л тэгээд байна тэгээ сист тоолч өөстэй шаач стримч тайп шаач. Наавс тагч нь те урлуул гэдэг л юм зүгээр тоглоомн дээр гардыг штэ. Би бол гарахаас айн штэ энэ бүр лалрын юм болно биш та. хөнийхэн Энэ гिचийг ингээд троллдол ингээд зовоо чи стресстүүлээ. Тэр тоглоомн дээр тийм болж байгаа шүү дээ. Ард түмний дан гих нэртэй зэвсэгт тэмцлийг эхлүүлж энэхүү тэмцэлт нь 10 гаруй жил үргэлжилж 13 мянган хүн амиа автсан байдаг. Улмаар 2001 онд Непалийн хаан Берендра болон түүний гэр бүлийн гишүүд бүгд хааны ордон дотроо буудуулан алагдсан ноцтой хэрэг. Энэхүү алуулгын дараагаар өмнөх хааны ах болох Гянендра хаан ширээнд суусан боловч 2005 онд тэрээр парламентаа тарааж бүх эрх мэдлийг өөрийн гарт авахар шийдвэр гаргасан нь тухайн үедээ ард түмний уур бухимдлыг маш ихээр төрүүлжээ. Ингээд эцэст нь 2006 онд өмнө нь тэмцэл хийж байсан Мао Зэдуныг дэмжигч хөдөлгөөнийхэн 7 намын эвслүүдтэй хамтран бүх нийтийн эсэргүүцлийг өрнүүлж эцэст нь хаан бууж өгснөөр парламентын засаглал тус улсад сэргэж мөн Мао Зэдунийг дэмжигчд буюу коммунистууд Непалийн улс төрд маш хүчтэй байр суурьтай болж эхэлсэн юм. Ингээд 2008 онд аль биесээр хаант засгийг халж бүгд найрамдах Непал улс байгуулсан. Харин одоо болж буй ноцтой үйл явдлуудын үр дүнд магадгүй талууд учир зүгэн олж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл бослого өмнө цааш үргэлжилсээр байна. Тийм ядуу байх нь аргагүй юм л да. Манайх ингээ арчлалтаа ороод бас 35 жил болцсон. Ингээ улс маань хөгжих гээд байгаа. Энэ улс чинь ингээ хаан засаглаасаа Тэ 20 хүрэхгүй жилийн өмнө цалсан юм биш. Тэгвэл Непал улсад урдын адил хаант засаг буюу монархизм дахин тогтож магадгүй хэмээн зарим судлаачид үзэж байгаа юм. Гэхдээ мэдээч хэрэг нөхцөл байдал тогтворчихгүй бол хамгийн түрүүнд парламентыг тарааж дахин улс төрийн ээлжид бол сонгуул явуулах нь гарцаагүй. Гэвч урт хугацаанд тогтвортой засаг бүрдэж чадахгүй хэвээр байвал Непалийн улс төрийн амьдрал улам бүр хямралд гүнзгийрч иргэний хөдөлгөөн За Ямар ч хэлсэн өнөөхөө ойлголттой болчихлоо. Амар л шааж.